Сайн уу найзуудаа, би бичлэг хийгээгүй 4 сар болсон байна. Энэ 4 сарын хугацаанд юу болсон талаараа би маш хурдтайгаар 5 минут дотор үзүүлэхээ шийдлээ. Одоо би одоо өөрийнхөө хийсэн ямыг ууж үзэх чи гавдвэ давгүй яа. Би хаваалаад. Хараа харж байгаа ч тийм ээж л та. Та бүхний харж байгаачлан халуунаа найз бид хоёр Dreamy Drinks-тэй ажиллаж байгаа. Халуунаа инфлюенсер болсон. Энэ болохоор ингэж юмсан. Миний инфлюенсер ингэж болсон. Сайн уу? Би сая өдөрч унаад би шүдгүү авчлаа. Шоколад шүү. Шоколад байсан байна. Ачи баг. За шүдгүү хийсэн тарцлаа. Одоо гарна. Би өчтөр шатлаас нь шүдгүү болсон юм байна. Тэгээд шүдгүү жоохон аавар муу байна. Танаа магаас яах юм? Ямар яа. Тэрс энийг татчихсан. Яа. Чи яах юм? Бэжо. За хичээл ном сургууль соёл үйлний 3 сарын үед нэг иймэрхүү л байсан байж тарах гээд байна л да. Нэг ингээл байж. Одоо ингэж ерөөсөө идэж эхэлж байгаа. Халуунаа бид хоёр өөрсдөө камераар хараад шоолж байгаа нь энэ л дээ. Манайхан харж байгаачлан би завгүй шайгуу завтай байсан байгаа даахгүй тийм ингээ одоо харангуй. Гоё юм байна. Тийм манай ангийнхан ингээ урлагын ертөнц гэж үтээсийн хувцсны тэмцээд нь орох гээд тэгээ ингээд материал цэцрэл ингээ сайхан явж исэн байна. Миний бичлэгүүд ихэнх нь ерөөсө босоогоороо бичигдсэн байгаа. Яагаад гэвэл би TikTok дээр бичлэг хийдэг болно гэж жоохон алцгансан юм. Энэ авчиж төөрхөр юм байна. Өдөр хааш явж байгаа бид кафтас зуучлаа. Тэж төв орно. Ямар ч төв орлоо. Намуука найз бид хоёр хамтарч нэг хувцс хийж тэмцээнд орсон байгаа. Виктор ийм амар харахгүй байна. Мэ бид хоёр төгжигдчихлээ. Тэг харийг ингүү тавилахгүй. Үлдээг ингүү үлдээхгүй яах юм бол юм биелэхгүй. Харин тийм. Бид хоёр хийсэн хувцас өмсөж үзээ шалгаа зогсож байна. Би болохоор энэ гоёл чимэглэлийн бүх зүйлийг хариуцж хийсэн байна. Энэ амар л болох юм. Нэг урт гинжиг хэлэхэд бүхэл бүтэн цаг болсон гэвд доо. Бороо орж байхад туяа замын хажуугаар алхаж байв. Тэрний Цүнхий хаахаа мартаад гэрлүүгээ хардаг болтлоо солиорсон байна. За нөгөө айхтар тэмцээн чинь шүү дээ guys. За тийм манай багийнхан болохоор цамнараа гэдэг коллект хийсэн байна. Манай багийн хувцсуудыг харж байна та бүхэн. Нөгөө Dreamy Drinks-тэй ажиллаж байсан яач үгүй та нар гайхаж магадгүй би гарцсан. Тэгэл хичээлдээ явдгаараа яваал. Намуука найз Японоос ийм хөөрх юмнууд бид нар тавьчирсан байна. За нөгөө тэмцээн чинь дууссан юм чиг халинаа бит хоёр өөр ажилд орохоо шийдсэн. чи яасан? Яаж байгаа чи? Тэмцээн дууссан гэд бас санаа маш болохгүй юм байлээ. Миний дөнгүүд гарах гад би баахан стрессэж явсан. Семестр дуусаад бидний дөнгүүд гараад дөнгүүдийн хайтайхан гаргасан учраас мэдээж идэх ёстой. Тэгээд угаасаа идчихээж аягүй аз жаргалтай явна. Хоолгүй бол аягүй хэцүү. Хамтдаа юм идэхгүй бол бас болохгүй. Тийм үстэй мархаа. Миний хиймээ. Баристагаар ажилд орлоо гэсэн чинь бахан торт зүссээрээ таарсан. Тэгээ би энэ ажлаасаа дахиад гарцсан. Lazy Bag-ийн асартын суусан талаар ингээд бичлэг хийсэн юм аа. Та нар ингээд TikTok руу хараарай заяа. Тэгэд би бас тоглолтын дээр ажил хийж үзсэн. Фэн тануудыг харцгаа тань. Улаарч байна. Анх удаага юм тоглолтын дээр ажиллаж үзсэн. Тэгээ амар сонирхолтой байсан. Гэхдээ би бүр амар ядарсан. Тэгээ бас амар хүйтэн байсан. Энэ одоо ингээд хитэн давхар хувцсан өснөө л харуулаад ах шиг байна л да энэ охин. Баталгааны зөвлөхийн ажиллаар би 2 өдөр дадлага хийж үзсэн. Тэгээ надад бас нэх онцгийн сонин таалагдаагүй. Тэгээ бас миний хийж чадах зүйл бас биш байсан. Бид хоёр цалингаа өрөөд. Хичээл амарсан болохоор аюу завтай байгаа. Тэгээ найзуудтайгаа гоё цагийг өнгөрүүлээ. Тэгээ би бүр XMF яваад. Ер нь амар сонирхолтой байна уу? За сүүлийн 4 сарын хугацаанд нэглэнгийн амьдралны иймэрхүү байлаа. Одооноос би бичлэгээ ингээд жоохон хурдан хийх гэж хичээнэ өнөхөө би айгу залхуу болцсон. Та нар энийг ойлгох хэрэгтэй. За баяртай guys. Би энэ бичлэгээ 5 минут болох гэж байгаа сонь юм нэмэх гээд байж магадгүй. За сүүлд нь ингэж хэлэхэд талуунагийн мангар бичлэгийг үзэж дуусгаарай. Баяртай.
Бодоо. Энд ажиллагдаж байгаа нь гоё. Гэхдээ анд нь өнөөшгөө биш.